За одоо энэ хэрэг болох үйл үгийн жагсаалт байгаа ингээ 3 ангилчихсан байгаа маа хөдөлгөөн заасан үгс. За энэ хөдөлгөөн заасан гэхээр яг одоо үйлдэл илэрхийлсэн үгнүүд байгаа юм л да энэ А цэгээс déplacement гэдэг нь өөрөө одоо нүүдэл суудал А цэгээс Б цэг рүү явах тэр хөдөлгөөний үйлдэлийг хэлж байгаа байхгүй юу? Déplacement ямар нэг юм хөдөлгөх байрнаас нь хөдөлгөх тий. За тэрнтэй холбоотой үйл үгс байна. Нэгт нь Je vais à l'école. Сургууль руу явж байна. Tu viens avec moi? Чи надтай хамт явах уу? За одоо энэ дээр ахаад сануулхад venir гэдэг нь бол ирэх гэсэн үг тийм ээ. Ирэх. Гэхдээ би кино үзлээ. Кинонд явлаа. Чи хамт явах уу? Гэж хэлэхдээ чи надтай хамт ирэх үү? Өөрлөгөө дагуулаа явах гэдэг нь тийм ирэх үү гэхээр энэ venir-ыг хэлдэг. А бид нар бол кинонд руу надтай хамт явах уу гэж ярьдаг тийм. За nous marchons dans la rue. Бид гудамжаар алхаж байна. Tournez à droite. Баруун тийш эргээрээ. Continue tout droit. Шууд чигээрээ яв. Il traverse la rue. Тэр гудамж хөндлөн гарч байна. Elle revient à la maison. Тэр гэртээ эргэн ирж байна. Je retourne à la gare. Би буудлын руу буцаж очиж байна. За энэ болохоор нөгөө tourner гэхээр эргүүлэх гэсэн тий. Retourner гэхээр чиглэлээ буцаага солиод буцаад явах гэсэн үг. Ирсэн замаараа буцах гэж байгаа бол retourner гэсэн үг. За je retourne à la gare гэдэг нь түрүүн вокзалаас гараад явж байсан бол одоо буцаад очиж байна гэсэн утга шүү. Дараа нь il sort du métro. Тэр метроноос гарч байна. Elle entre dans le magasin. Тэр дэлгүүр орж байна. Je me suis trompée, je fais demi-tour. За би андуурчихжээ. Буцаад эргэж байна. Энэ tour гэдэг нь нөгөө энэ tourner гэж гараадсан те 8 дугаар retourner. Тэгэхээр энэ эргэлт гэдэг үг нь энэ ч байгаад байгаа ч тэгэхээр хагас эргэлт гэсэн үг нь. Faire demi-tour гэдэг нь хагас эргэлт хийх. Өөрөөр хэлбэл шууд буцаж эргэх гэсэн үг. За дараагийнх нь болохоор ямар нэг зам асуух эсвэл заахад хэрэглэгдэх үгс гинэ. За demander. Тэгээ je demande le chemin. Би зам асууж байна. Il m'indique la poste. Тэр шуудангийн газар зааж өгч байна. Tu peux montrer sur la carte. Газрын зураг дээр заагаад өгч чадах уу? Nous cherchons le musée. Би музей хайж байна. Je trouve la bonne direction. За би зөв замд орчихлоо. Зөв замаар зөв чиглэлээ олчихлоо гэнэ. За одоо энэ болохоор нийтийн тээвэртэй холбоотой нэг 4 хүн үйл үг байна. За prendre гэж байна. Тэгээ prendre-ыг бол одоо хойноос орж байгаа нэр үг нь ямар үг орж байна тэрнээс шалтгаалаад утга нь шилжиж явдаг гэх өргөн хэрэглээтэй үйл үг байдаг тий. Энд автобус байгаа учраас автобусанд суудаг гэж байна тий. Ямар ч нийтийн одоо нөө тээврийн хэрэгсэл байгаад араас нь орж байгаа тохиолдолд зорчдог, суудаг гэсэн утга байгаа тий. За il descend à la station opéra. Тэр дуурин театрын буудлын дээр буудаг. Tu changes de ligne. Чи чиглэлээ солих уу? Одоо энэ хан уулын чиглэлд 5 буудал яваа дараа нь одоо чиглэлтэй чиглэлд суугаар ач гэдэг юм уу тий. Тэгэх юм бол энэ changer de ligne гэж байна. Тэр нь болохоор буух суух холих солих. За je me perds souvent en ville. Би хотод их ихтэй төөрчдөг юм аа. Хаяа төөрчдөг юм аа гинэ. За одоо энэ дээр нэг юм хоёр сэтгэгдэл байна. Тэгээ дараа нэг юм зөвлөгөө байна. Энийг харъя бүгдээрээ. Je m'appelle Zaya. Намайг Заяа гэдгээ. Би нэг жижигхэн тосгоноос ирсэн. Тосгоных. Их тайван хүн болгон нэг юм мэддэг. Парист би хөвчлэн төөрчгдөг тий. Их олон гудамжтай машинтай автобустай юм аа. Жохон юм цухалдмаар юм, бачимдмаар юм. Би замаа үе асуунаа. Аз болоход хүмүүс надад тусалдаг. Би жаахан байгаа дүүргэн жаахан таньж эхлээд л байна. Метронд суудаг, алхдаг, замын тэмдэглэгээнүүдийг хардаг. Багаар би том хотод дасчил байна. Гинэ. За одоо энийг нь уншаадгүй. Je m'appelle Zaya. Je viens d'un petit village. C'est calme et tout le monde se connaît.
À Paris, je me perds souvent. Il y a beaucoup de rues, de voitures, de bus. C'est un peu stressant. Je demande souvent mon chemin. Heureusement, les gens m'aident. Je commence à connaître mon quartier. Je prends le métro, je marche, je regarde les panneaux. Petit à petit, je m'habitue à la grande ville. За хоёр дахь үгэлийг нь харъя. За би бол Батаа. Би энэ өөрөө амьдарч байгаа газартаа их дуртай байгаа. Энэ хавьтаа их дуртай. Их одоо олонний хөл сүлжилтсэн одоо тийм ийм амьдрал буцалсан газар гинэ Vivon. Гэхдээ бас тэрийг тэгсэн ч чимээтэй биш. Талх нарийн бовны газартай, нэг жижигхэн завтай, бас зугаалыг гэвэл парктай. Хөршүүд нь бие бинийгээ танин, нэг нэгэндээ сайн тагээ мэдлэн би ер нь энд ерөөсөө яг л гэртээ байгаа юм шиг л сайхан байдаг. Je me sens гэдэг нь se sentir тий. Өөрийгөө мэдрэх гэсэн үг. C'est un quartier simple et agréable. Их энгийн бөгөөд таатай дүүрэг гинэ. За манай хавьд энэ их энгийн бөгөөд таатай гэдэг. Энэ дүүрэг гэдгийг дүүрэг гэж хараад дүүрэг гэдэг үгэн дээр ганц үгээрээ л ингэж орчуулж ойлгоод байвал учир дутагдaltaй гэдэг ба тий. Манай энэ хавьд танай хавьд тэр гэж ярих юм бол энэ quartier гэж л хэлдэг тий. Энэ хавьд автобусны буудал байна уу гэх юм бол доор quartier байж болно тий. За одоо би юуг нь уншаад өгье. Je suis Bata. J'aime beaucoup mon quartier. Il est vivant, mais pas trop bruyant. Il y a une boulangerie, un petit marché, un parc pour se promener. Les voisins se connaissent et se disent bonjour. Je me sens chez moi, ici. C'est un quartier simple et agréable. За ийм хоёр сэтгэл байна. За одоо болохоор зөвлөгөө өгнө гинэ. За ямар зөвлөгөө өгөх гэж юм. За би бол Пол. Чи хөдөөнөөс ирсэн юм уу? Битээ санаа зовоо. Парис хот чинь их том. Гэхдээ л чи хөөрхөн аргаан олоод иж сурчих байхаа, сурч болноо. Метроны нөгөө юу маршрутыг сайн хараарай. Гудамжинд нөгөө замын тэмдэглэгээ одоо пано гэдэг нь бол замын зүгээр баруун зүүн ирэхээс гадна ерөөсөө энэ нөгөө гудамжны нэр ч гэдэг юм уу те ингээд тэр бүх юг хэлж байгаа шүү. Пайз. За хэрвээ төрчих юм бол хэн нэгнээс асуугаарай. Парисийнхан их ийдэг ээ. За тэгээ бас хаяг болон яаж явах маршрутаа хайхын тулд утсаа ашигла. Гэрийнхээ ойролцоох буудлуудын нэрийг сурч ав. Тэгээд хүнсээ цуглуулах үедээ чагсаалтаа гарга. Өөрийнхөө байгаа хавийн тэр хавьдан зах руу яваа. Тэр нь илүү амар. Ялангуяа surtout ялангуяа тааваараа сайхан яв. Аял гэдэг нь одоо зүгээр энэ сониучрахж ингэж яв. Алхаад бай. Эсвэл ингэ зүгээр сайхан яв тий. Таньж мэд багаар чи яг л энэ гэртээ байгаа юм шиг л болно доо гэсэн үг байна. За юуг нь харъя, дуудлага нь харъя. Je suis Paul. Tu viens de la campagne? Ne t'inquiète pas, la ville de Paris est grande, mais tu peux apprendre à te débrouiller. Regarde bien les plantes dans le métro, lis les panneaux dans la rue. Si tu es perdu, demande à quelqu'un. Les Parisiens sont gentils. Utilise ton téléphone pour chercher une adresse ou un itinéraire. Apprends les noms des stations près de chez toi. Quand tu fais les courses, prépare une liste. Va au marché du quartier, c'est pratique. Et surtout, prends ton temps. Visite, marche, découvre. Petit à petit, tu vas te sentir chez toi.
За ингээ боллоо. Би сая энэ уншиж байхдаа нэг юмыг баталгаажуулж хэлмээр санагдчихлаа. Энд гэрийнхээ ойролцоох буудлууд, стасиун гэдэг нь одоо буудал шүү. Янз бүрийн тээврийн нийтийн тээврийн буудлууд, зогсоолууд гэсэн үг шүү. Стасиун. Би нэг яг ингэж хэлсэн хэллүү яалаа. За, за юм байна.